Зөөсөн байцгаана уу? Шөнө 7 хоногийн мэндийг хүргэе. Рилжээж техник шинжтэй. За энэ 7 хоногчин сайхан за хэдүүлэнгийнх нь өмнөх 7 хоногийн хувьд бол маш тийм сонирхолтой дууссан тийм ээ. За ерөнхий байдлаар гэж хэлэх юм бол өмнөх 7 хоногийн за 5 дахь өдөр хэдүүлэнгийнх нь хувьд Трамп тэгээд Оросын холбоот улсын ерөнхийлөгч Путин маань ерөнхийдөө бол хоёулаа уулзсан байгаа. За тэгээд уулзалтын явцаар дайны тал дээр илүүдлэхүү ярилцлага өрнөсөн гэж ерөнхийдөө бол угаасаа ойлгомжтой тийм ээ. Тэгэнгүүт нөгөө талдаа тэр яг дайны нөхцөл байдал дээр гол асуудал нь болохоор нэг тийм амар том шийдвэр гарч ирээгүй байна гэсэн мэдээллүүдийг одоо манай телевиз сониач нар ерөөхдөө бол өгүүлж байгаа. За яхав. Тэгэхдээ хэдүүлэнгийнх нь хоёр том улсын лидерүүд маань хоорондоо уулзаад бас ярилцлага хийгээд явхад бол бас маш тийм сонсоход таатай нөхцөл байдал үүссэн гэж ерөөхдөө бол хэдүүлээ хэлж болохоор явж байгаа. За тэгээд тэр сүр мэдээнээс гадна хэдүүлэнгийнх нь хувьд энэ 7 хоногийн мэдээнүүд дунд кадын мэдээнүүд за мэдээж нэгд өдөр хэдүүлэнгийнх нь хувьд нэг тийм амар тодорхой мэдээнүүд байхгүй. Хоёр дахь өдөр ерөөхдөө бол 8:30-аас кадын мэдээнүүд бас тодорхой хэмжээний оройн 20 цаг 30 минутаас тодорхой хэмжээний шаардлагатай заавал уншиж харах шаардлагатай мэдээнүүд ерөөхдөө бол явж байгаа. 3 дахь өдөр Аз буюу Хятадд ерөнхий бас нэг хоёр гол мэдээ байгаад байгаа. Тэрний дараа NZD New Zealand доллар дээр official cash rate, RMB/NZ monetary policy statement, тэгээд RMB/NZ rate statement гэх мэт бас мэдээнүүд гарч байгаа. За тэгээд Great Britain pound дээр CPI мэдээ, жилийн CPI мэдээ ирэхэд бол гарах нь байна. За нэг шинжээч төлчүүд жоох өгснө гэж харж байгаа юм байна. За тэгээд тэгэнгүүт хэдүүлэнгийнх нь хувьд 3 дахь өдрийн шөнө 4 дахь өдрийн үрээр ерөнхийдөө бол 2 цагт FOMC meeting minutes-тэй. За ерөнхий FOMC-ийн тал дээр ерөнхийдөө юу яригдах вэ гэдэг бас их сонирхолтой. FOMC meeting minutes-с өмнө хэдүүлээ FOMC member Waller юу гэж үг хэлэх вэ гэдгийг хэдүүлээ ерөнхийдөө бол заавалж анзаарч ажиглаж харна. За тэгэхээр энэ хэсгийг хэдүүлээ заавалж хүлээн. За нөгөө талдаа 4 дахь өдөр 3 цаг 30 минут. За 3 цаг 15 минутаас эхлүүлээд өдрийн 3 цаг 15 минут ч гэдэг Европын бирж дээр ерөнхий мэдээнүүд гарч эхэлж байна. За тэгээд паунд дээр ч гэсэн flash manufacturing PMI, flash service PMI гэсэн хоёр мэдээ гарах нь байна. Уус энэ хоёр хамтдаа гардаг мэдээнүүд. За тэгэнгүүт оройноос нь ахуулаад 8:30-аас за CAD гэж явж байгаад unemployment claims ажилгүйдлийн нэхэмжлэл Philly Fed Manufacturing Index, Flash Manufacturing PMI гэдэг 945-аас. За тэгээд энэ хоёр бол угаасаа хамт гардаг. Тэгэнгүүт existing home sales гэсэн 4-5 ерөнхий мэдээнүүд бол ерөнхийдөө бол гарч байна. Гол мэдээнүүд гэсэн. За тэгээд 5 дахь өдөр. За Jackson Hole Symposium. Энийг бол бас хэдүүлээ ерөөхдөө бол уншиж харахад ерөөхдөө бол илүүдэх хэрэггүй. За тэгэнгүүт өдрийн 2 цагаас Европ дээр тэгээд дээрэс нь pound дээр retail sales сарын тайлан гарч байна. Core retail sales бас сарын тайлан гарч байна. Retail sales бас сарын тайлан. Тэгэнгүүт 5 дахь өдрийн орой 10 цагаас Fed Chair Powell манай алдартай Powell үг хэлэх нь байна. За тэгэхээр энэ 7 хоногт хэдүүлэнгийнх нь бас багчгүй, томчгүй. За ерөнхий том мэдээнүүд бол ерөнхийдөө бол орсон гэж хэдүүлээ бол харж болно. Ийм хэмжээний мэдээнүүд гарч байгаа учраас хэдүүлээ бас энэ 7 хоногтой сайхан бэлтгэлтэй байхын тулд явах нь байна. За тэгээ эхний 1 дахь 2 дахь өдөр бол хөдөлгөөн гайгүй гэж харагдаж байгаа ч энэ 7 хоногийн 3 дахь эхлээд хөдөлгөөн нэлээд савлахын өндөртэй байх магадлал
маш өндөртэй болж харагдаж байгаа. Тэгэхээр хэдүүлээ энийг ерөөхдөө бол жоохон ажиглал нь анзаарч ажигланаа гэсэн үг шүү манайхаа. За тэгээд дөрөвт өдөр бол тэр тусмаа бол илүү олон мэдээтэй. За тэгээд Азиасаа өгсүүлэл Нью Зеланд тэгэл Европ за тэгээд Америк гэд биржүүд дээр бас тодорхой хэмжээний савлгаанууд үүж эхэлнэ. За тэгээд энэ мэдээж 3 дахь, 4 дахь, 5 дахь гэд 3 өдөр бол угаасаа ойлгомжтой байдаг тийм ээ. За тэгэхээр хэдүүлээ ямарч байсан энэ 7 өнөختө сайхан бэлтгэлтэй байх нь вэ. За тэгвэл нөгөө талаас хэдүүлэнгийнх нь хувьд зургийн тал дээр яг ямар нөхцөл байдал үүсээд яг ямар юм хийж юугаа хийж муухай мачгүй гэдгийг хэдүүлээ ирэхэд бол яг одоо энэ ч шийдчихүү дээ. За ерөөсөө хэдүүлээ ингэнэ трейдинг вив дээр зураг явуулчихнаа. Амраад. За тэгэнгүүт хэдүүлэнгийнх нь хувьд нэг ийм нөхцөл байдал үүсэж байгаа. За өмнөх зургуудаар мэдээж дээшээгээ 75, 74, 75 гэсэн үзүр байгаа боловч нэг амар шалгах магадлал багтаа байна гэж чиггүүлэгч хэрсээр байгаад шалгацсан. За тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд энэ хэсгийн шалгалт болсон. Энэ хэсгийн шалгалт бас болоогүй бол чүд жоохон тийм эрсдэлтэй асуудалтай нөхцөл байдал үүсэж байсан боловч хэдүүлэнгийнх нь хувьд маш тийм амар нөхцөл байдал үүсэж байгаа. За тэгэнгүүт 100-ын техник шинжилгээ мэдээж хэдүүлээ доош 3 тавина. За тэгэнгүүт доошоо хэдүүлэнгийнх нь хувьд за энэ хавцаа гэж бодоход 3300 гэдэг хань шийдүүлэнгийнх нь хувьд хэвээрээ байгаа. Энд чинь 25 шалгацсан, энэ чинь 25 шалгацсан, 25-ыг дахин шалгах магадлал маш өндөртэй гэж хэдүүлээ. Ерөнхийдөө бол үзэж болно. За тэгвэл үүштэй нөхцөл байдлыг хэдүүлээ яаж авсаархан сайхан хэмжээд тэгүүдэ гаргаад ирчих вэ гэхээр энэ зураг хэдүүлэнгийнх нь хувьд угаасаа байсан зураг байгаад байгаа. За тэгэл хэдүүлээ ер нь энэ зургийг их сайхан үргэлжлүүлээд явсаар л байна. За 50-ийн нөхцөл байдал шалгагдсан. 61.8 дутаалттай. Тэгсэн мөртлөөсөө нөхөр өөрөө дээшгээ ингээд сайхан ингээд шалгацсан байгаа тийм ээ. За тэгвэл нөгөө талдаа ерөнхий нөхцөл байдал юугаар яаж үүсэх вэ гэдэг чи одоо хэдүүлэнгийн хувьд маш тийм ойлгомжтой нөхцөл байдал үүсэж байгаа. За 25-ын хэсэг шалгагдсан. Тэгэнгүүт давхар 38 хэсэг шалгагдсан бол дараагийн хэдүүлэнгийнх нь энэ 7 хоногт байлах 2 цаг гарч ирж байгаа. Одоо ингээд үзүр шалгагдсан энэ хэсгийг сэтэлж чадахгүй бол нөхөр өөрөө доошгоо дахиж нэг тэмүүлэл үүсгэнэ гэсэн магадлалыг хэдүүлэн ирэхэд бол авч болно гэсэн үг. Нэг бол энэ ч нэг бол энэ ч. За ерөнхий нөхцөл байдал 3300 эсвэл 3385 гэсэн ханшрууд руу алт тулын 7 хоногт байлах магадлал өндөртэй харагдаж байгаа. За манайханд энэ бол ойлгомжтой тийм ээ. Тэгвэл том цаг эхлээ том цагаас эхлэх байсан шүү дээ. Өөг нь бол. За том цагийнхан байдлаар ерөнхий нөхцөл байдлыг энэ хавьяас авнаа. За нөхөр өөрөө энэ чэнэс юу болж байгаа юм бэ гэдгийг хэдүүлээ нэг сайхан дурдаад хараадах юм. За тэгэхээр 76 86-гийн хооронд ирэхэд бол голчсон шалгалт хийцэн, сайхан хосолсон шалгалт хийцэн. Тэгэнгүүт нөхөр өөрөө доошгоо зогсож байгаа байдал нь 38.2. Тэгэнгүүт ерөнхий ёроолд дууссан газар 3324.25. За ерөнхий дунд тугарлын цэг бол мөн байсан. За нөхөр өөрөө энэ ч зогсож байгаа. Энэ ч зогсож байгаа шалтгааны хэдүүлэнгийнх нь 50-ын шалгалт байгаа. Макс цэг нь 3358 руу гарч ирсэн. Тэгэнгүүт нөхөр өөрөө 50-аас энэ хэсгийг сэтэлж чадахгүй бол гэд ерөнхийдөө бол яриад байгаа та хэдүүлээ. За тэгвэл биш доошгоо эхний ээлжинд хэдүүлэнгийнх нь өмнө 7 хоногт иржсэн 3307.8 гэсэн цэг рүү одоохондоо очих боломжтой болж эхэлнэ гэсэн үг. За тэгэхээр хэдүүлэнгийнх нь маш том анхааралтай байх цэг бол энэ цэг байна. Хэдүүлэнгийнх нь одоо шалгачаад байгаа 3353, 54, за 50, 57, 58 гэсэн цэгийг ерөнхийдөө бол шалгахын тулд шалгах жоохтой шалгацсан. Энэ хэсгийг зэтлэхгүй байхын тулд хэдүүлээ ерөнхийдөө бол сайхан ажиглаж харнаа. За сэтгэлэхгүй байгаасай гэсэн үүднээс гэж ерөнхийдөө бол хэлж болно тийм ээ. За энэ дундын хурлаас хэдүүлээ заавалч нэг туталт хийх хэрэгтэй. 14-ийн дутаалт хийгээд энэ ч мэдээж 114 байх хэрэгтэй. 114-ийн шалгалт хийсэн. Хоёр талдаа ерөнхийдөө бол 14 хийцэн. За тэгэнгүүт 50 14 гэж орж ирсэн. Энэ зураг ерөнхийдөө бол энэ байдлаараа байсан. За нөхөр өөрөө дээшгээ 38.2 буюу
3358 ерөнхийдөө бол бас нэг өссөн шалгалтыг хийж авсан гэж хэдүүлээ ерөнхийдөө бол харж болохоор байна. За ерөнхий энэ хэсэг л сэтэрчих юм бол хэдүүлээ үргэлжлүүлээд дээшигээ харвал эхний ээлж нь 3375. Энэ бол угаасаа байсан 3375. Тэгээд дээшигээ 3406 гэсэн цэгүүд рүү ерөөхдөө бол хэдүүлээ байлах боломжтой болж эхэлнэ гэсэн үг. Гэхдээ энэ хэсгийг сэтлэх юм бол энэ хэсгийг сэтлэлээ гэхэд хэдүүлэнгийнх нь хувьд 3364 гэсэн цэг одоогийн байдлаар одоо хүртэл байж л байгаа. Тэгэхээр энэ дээшигээ сэтрээгүй тохиолдолд хэдүүлээ алтыг дээшигээ хөдөлгөөн үргэлжлүүлнэ гэж харах нь ерөөхдөө бол буруу гэж ерөөхдөө бол хэлж болно. За тэгэхээр хэдүүлээ энэ тал дээр анхааралтай байх нэ. За тэгвэл энэ нөхцөл байдал дээр юу болж байгаа юм бэ гэвэл 38.2 шалгагдсан, 61.8 шалгагдсан, 38.2 шалгагдсан, 50 дээр хугарал авч байгаа. За энэ хэсэг дээшигээ дахиж нэг шалгаад сэтэлж чадахгүй бол хэдүүлээ үргэлжлүүлээд сэтийнхэн барилтаа илүү төлхөө шилжнэ гэж хэдүүлээ ирэхэд бол хэлж болно. За тэгвэл 3379 гэдэг цэвэрхэн цэг ирэхэд бол одоохондоо шалгагдаагүй байгаа. Энэ зурагныхын сувир арвал тэр хэдүүлээ одоохондоо бол нэг тийм айгаад паниктадах шаардлага бол одоохондоо бол алга. Энэ бол 7 өдрийн эхлэл. Заавал хэдүүлээ айгаадах юм байхгүй. За зургийг илүү жижигрүүлсэн төлөв рүүгээ шилжүүлвэл хэдүүлээ 30 минутын цаг руугаа тайм фрейм руугаа орцгоё. За тэгвэл үүштэй энэ нөхцөл байдал дээр хэдүүлээ яг ямар зурагталтай нүүр тулаад байгаа юм бэ гэвэл нөхөр өөрөө 50 гэдэг цэгийг шалгаад сэтэлж чадаагүй. Хэлэхэд ерөнхийдөө бол 50 амгалан байгаа ч гэсэн. За тэгвэл үүштэй баг цагийнхан зургаар юу яриад байгаа юм бэ гэдгийг хэдүүлээ ерөнхийдөө бол тэмдэглэгээнүүдээс устгаж жагаад очих тэмдэглэгээ бол байгаа. За устгаж жагаад хэдүүлээ ямар ч байсан чи тийм ээ. За нөхөр өөрөө ерөнхий байдлын чи 50-ын шалгалт хийсэн. 50-ыг сэтэлж чадаагүй байгаа. Зураг ойлгомжтой харагдаж байгаа тий. За 50-ын шалгалтыг сэтэлж чадаагүй. Нөхөр өөрөө доошоо 38.2-ын шалгалтыг хийсэн. 14-ийг хийсэн. 38 дахиад орж ирсэн. За тэгээд тэг гээд 23 гээд 14 илүү хийх гэж байгаа нөхөр өөрөө фейлдсэн. За тэгвэл өөрөө 38.2 гэсэн цэг хэдүүлэнгийнх нь сонорт одоо хүртэл байсаар байна. За 3360 гэсэн цэгийг ерөөхдөө бол очиж шалгах магадлал бас өндөртэй байгаад байгаа. Энэ хэсгээс тэгтээ дээшигээ ерөөхдөө бол гарч ирнэ гэсэн таамаг бол одоо бол миний хувьд алга байна. За тэгвэл биш дээ 38.2 гэд илүүгийн 38.2 руугаа хийх магадлал маш өндөртэй. Гэхдээ энэ чинээс эхлүүлээд энэ ч нэг шалгалт. Энэ ч нэг шалгалт гэд хэдүүлээ ирэхэд бол харчиж болно. Энэ хэсгийг ч бараг шалгалтанд авч болно гэсэн үг. Энэ хэсгийг 3330-ыг. За тэгэхээр ерөнхийн энэ байдлыг хэдүүлээ заавалчгүй хадгалжүүлнэ. Энэ чинээс цаашгаа ирэхэд бол явах боломжгүй гэж хэдүүлээ бас ирэхэд бол хэлж болно. За энэ дэвтлээс ирэхэд бол цаашгаа явах боломжгүй бас гэж бас хэлж болно гэдэг байгаа шүү дээ. За тэгвэл энэ 7 өнөختөө ерөнхийн нэг ийм байдлаар ажиллагдсан нь байна. Дээшгээ гарч ирэх юм бол ийм асуудалтай ярьсан байгаа дээ. За одоо хэдүүлээ ойл руу гарцгаая. Манай ойл хүмүүс Симон дэвчээрийг барсаар л байна. Сайхан ч барж байна да. За 38.2-ын шалгалтыг хийсэн. Хэдүүлээ зургийг заавалч өөрчлөх шаардлага бол одоохондоо бол алга. Гэхдээ баг цагийнхан зургаар өөрчлөхийн хувьд бол өөрчлөнө. Тэгэхээр хэдүүлээ энэ хэсгийг ерөөхдөө жоохон ажиглаж анзаарч явах нэ. За тэгээд хэдүүлэнгийнх нь хувьд 61 гэдэг аншиг бол очиод зөгцсөн. 62 гэх юм уу гэдэг аншиг бол ерөөхдөө бол очиод зөгцсөн. За тэгэнгүүтээ энэ хэсгээс 50-ын шалгалт орж ирсэн, 114 шалгалтыг хийцэн нөхөр дахиад 150 дээр байгаа. Тэгэнгүүт энэ хэсэг дээр ерөнхий байдлаар бол гап үүссэн байгаа. Энэ гапын нөхөлтийг одоохондоо бол манай ойлуулаа хийх гэж оролдож байна гэсэн байдалтай харагдаж байна. Энэ гап бол одоо ерөөхдөө бол баг нөхөгдөж дуусч байгаа юм байна. За ёроолыг хэдүүлээ 61 30 гэ харцсан байгаа. За энэ ёроолоос доошоо явах боломж бол хэдүүлэнгийнх нь хувьд бол бас ч баггүй юу бол байгаа да. Цэг бол байгаа да. За энэ хэсгийн тэмдэглэгийг устгаад, энэ хэсгийн тэмдэглэгийг устгаад
Энийг жоохон хцгаад ингээ явчих. За хэдүүлэнгийнх нь угаасаа ойлгомжтой. За тэгвэл баг цагийнхэн зургаар хэлэхгүй юу болж байгаа юм бэ гэдгийг хэдүүлээ ирэхэд бол хацгаая. За баг цагийнхэн 6-аар 14 илүүгэн шалгалт бол хийгдсэн. Энэ чинь 86 бол хийгдсэн байсан. За 14 шалгалтаас дээшгээ нөхөр өөрөө 38.2 руу орж ирэх боломжтой гэж хэдүүлээ ирэхэд бол харж болно. Энэ дэхтэй 3 дахь хүртэл ирэхэд бол хэрэг бах. За 62 90 гэдэг хаш юм уу? Эсвэл за ерөнхийдөө 90 гэдээ аваад үсчихэж бас болох юм байна. За тэгэнгүүт энэ нөхөр өөрөө тэг дээрээ шалгалт авцсан байгаа. Энэ 14-ийг сэтгэхгүй бол энэ ерөнхийдөө бол дээшээ дахиж нэг шалгалт зааварчгүй харах шаардлагатай болж эхэлнэ гэсэн үг. Энэ хэсэг дээрээс буцалтын хөдөлгөөн үүсвэл хэрвээ үүсэхгүй бол энэ 23-аас тэр чигээрээ доошоо сэтгээд 61 30 гэсэн анш руугаа яваад орчиж болно. За тэгэд ерөнхий хэдүүлээ ситуацийг өмнө ярьсан байгаа тий. Энэ ситуацийг өмнө ярьсан байгаа. Тэгэхээр доошоо ёроолбол хит гэж байгааг ерөнхийдөө бол ойлгомжтой байгаад байгаа гэж бодоод байгаа. Тэгэхээр хэдүүлээ ойл төр бол нэг тийм амар том шинжилгээ хийхгүйгээр сайхан өргөжлүүлцгээе тийм ээ. За биткойн гэдэг хөдөлгөөн маань за наатын хөдөлгөөнөөс тохиолд авцсан. За шууд тэнцэнээс нөхцөлтийн режим шилжчихсэн. Гэхдээ наан хэдүүлэнгийнх нь хартсан байсан дуртцсан байсан цэгээс ерхий хурдлыг аваад бай гээ яваад өгсөн баг. Хүүрэн шинэ цэг байсан. Тийм ээ. За тэгвэл нөхцөл байдал өөрөө ерөнхийдөө 138.2-оор шалгаж байгаа бол 114 одоо ерөнхий ёроолын цэг дээр ирсэн байгаа гэж хэдүүлээ бод харж болохоор байна. Дараагийн ээлжний хөдөлгөөн 150 руу гэж хэдүүлээ ерөнхийдөө шилжүүлж харж болохоор байна. Тэгэхээр 127,210 гэсэн ханш дараагийн цэг байх бүрэн магадaltaй болж байна гэж хэдүүлээ үзэж болно. Тэгээд уналтын цэг нь өөрөө энэ чи очичоод уналтын цэг нь өөрөө 123,000 юм уу 118,000 гэж унж орж ирээ. Дахиж нэг өсөлтийн хэрэлтийн цэг рүү гарах боломжтой гэж хэдүүлээ ерхэд бол үзэж болно. За тэгээд цаашдаа хэдүүлээ 144 137 молоо гэсэн ханшнууд руу ерхэдөө бол харж байгаа учраас хэдүүлээ санаа зовоодох шаардлагагүй. За ерөнхийдөө бол өмнөх 7 хоногийн зураглал бол алтны хувьд тэр ойлын хувьд тэр ерөнхийдөө бол бүрийн явалтын хувьд бол миний таамаг бол ерөнхийдөө бол таарсан гэж хэдүүлээ бол ярьж болохоор харагдчихээн тийм ээ. За тэгээд хэдүүлээ өмнөх анализ дээр дүгнэлт тавих юм бол өмнөх 7 хоног бас хөрхэн ашигтай ярилж явсан байх магадлал өндөртэй гэж хэдүүлээ ерөнхийдөө бол харж болно. Боломжтой гэж хэлж байна. Багталтай гэхээс илүүтэй боломжтой гэж ерөнхийдөө бол хэлж болохоор ярилцаанууд явсан байна. За тэгээ манайхан энэ 7 хоногийнхаа анализыг үзсэн тийм ээ. За тэгээд энэ 7 хоногийн анализ нэг иймэрхүү байр суурьтай байна. За тэгээд анализыг өмнөд 7 хоногтоо сайхан нэг тийм амар удаахгүйгээр хэвлээ дуусгахыг бодно. За тэгээд алтны өвчтөр, ойлын өвчтөр, биткойны өвчтөр ерөнхийдөө бол нөхцөл байдал бүгд ойлгомжтой байна. Тэгэхээр хэдүүлээ өмнөх ситуацуудаа нэг тийм амар өөрчлөхгүйгээр хэдүүлээ сайхан шинжилгээгээ хийгээд үнэлтийг явцгаая. За тэгээ энэ 7 хоногт ерөнхийдөө нэг иймэрхүү байдалтай байх нь байна. За тэгээд Prince 360 Street Club-ийн зүгээс арилжаачтай амжилт хүсье. Тэгээд энэ 7 хоногт сайхан олзом өгтэй байх болтугай. За хэдүүлээ ингэж анализа дуусгацгаая. Баяр таа.